TWR Монгол байгууллагын найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөр танд хүрч байна. Бид бол Бурхны сайн мэдээ болон Есүс Христийн найдварыг түгээж буй найдвар доторх эмэгтэйчүүд. Ээж маань би хүнд байх үед их жах бид гуравт их хүн цохилт болж байсныг бол би айгүй тод сандаг. Ээж дахин өөрийгөө олох хүртэл баггүй хугацааг өнгөрөөсөн юм. Хүмүүс тусалж байсан ч гэсэн сэтгэл санааны маш их хямралд орчихсон байсан. Тэгэхээр манай ээж уг нь их тийм хөнгөн шингэн идэвхтэй хүн байдаг байсан юм л да. Тэгээ үргэлжил шин зүйл сэдэж ямар нэгэн юм хийж байдаг. Ерөөсө зүгээр суудгүй хүн гэх юм уу. Тэгээ шинэлэг сонирхолтой зүйл бодож болох дуртай. Бас их ухаантай хүн л дээ. Найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлэг маань эхэлж байна. Би Жимсэн. Тэгээ Марлагийнхаа түүхийг үргэлжлүүлэн бүгдээрээ сонсцгоё. За хичээлээ тараад гэртээ ирэхэд ээжийн унтлагын өрөөнд байгааг харахаар сэтгэл зүрх урагдах шиг л болно. Ээж ихэнхдээ л дандаа унтаал эсвэл чимээгүй ямар нэг ном юм уншаал заримдаа бүр уйлаад байдаг байсан. Тэгээ ээжээ та яагаад уйлаад байгаа юм бэ гэхээр мэдхгүй миний охин санаа зовлтгүй ээж нь тэгж байгаа л гайгүй болчихно гээл тэгдэг тийм. За үнэхээр талархууштай хэдхэн жилийн дотор эмч сэтгэл зүйч хоёрынхоо зөвлөгөөг дагаж мөрдөж байгаад ээж маань хөл дээрээ босоод ирсэн шүү. За та бүхэн амьдралынхаа ээдрийн дунд төрөлдчихөд байна шүү дээ гэж зөвлөснийг ээж маань ойлгож эхэлсэн байгаа юм. Миний ээж цагтаа өөрийн гэсэн сайхан ажил албатай, албан тушаалтай хүн байсан. За өөрийгөө үн цэнтэй, байр суурьтай хүн гэж боддог байсан байх л та мэдээж тэр цаг үед тийм. За тэгээд бусдын адилаар л хүнтэй гэрлэж хүүхэд гаргаад сайн ихнэр сайн ээжийн үргээ биелүүлээд эхэлж байгаа. За ээж маань их сайн байсан ээж байсан гэж бид нар бас боддог. За бид ч том болоод бүгдээрээ л ингээд сургуульд орцголоо. Харин биднийг эзгүй сургуультай явчихаар ээж маань ингээ ганцаараа үлдээд өөрийгөө хинт ч хэрэггүй гэж бодоод за тэгээд ирээдүйн хоосон юм шиг санагдаж эхэлсэн байгаа юм тухайд. За ямар нэг юм хийх урам зориг байхгүй их хүнд юм сэтгэл санааны хямралд орсон байсныг бид тухайд юусоо мдээгүй анзаараагүй байсан. За ээж маань сэтгэл зүйч нь чи яг хин юм бэ? Чиний амьдралын зорилго яг юу юм бэ гэдгээ дахин эргцүүлж болох хэрэгтэй гэж бас зөвлөж байсан. За яг тэр зөвлөгөөний дагуу ээж маань өөрийгөө хинбэ гэдгийг бас амьдралынхаа зорилгыг олж мэдрэхийг хичээж эхэлсэн. Энэ түүхийг сонсохоор сонсогч таач гэсэн амьдралын нухчаан донд төөрчгсөн байгаа юм шиг санагдаж магадгүй. Завгүй амьдралын их хадгийг олохоон болсон бас тийм уюутч бас байж болох юм тийм. Бүр эсвэл нөхрийнхөө ажил албан тушаалын сүудэрт харагдахгүй ч бас байж магадгүй. Эсвэл бага насны хүүхэдтэй өрх толгойлсон завгүй байхад хийж байгаа ажлыг чинь хэн ч үнэлэхгүй байгаа юм шиг тийм мэдрэмжүүдийг ч гэсэн та авч иж магадгүй. Бас гэр бүлээтэй ижээхийн тулд ажил хийж мөнгө олох хэрэгтэй байтал сэтгэл чинь нэг л тийм нөгөө хангалуун биш байдлаасаа болоод та яг төөрөлдөөд ч явж иж магадгүй юм. За яг л манай ээж шиг өдөр тутмынхаа ажлыг хийсээр бусдын хүсэн хүлээж байгааг биелүүлсээр те эцэст нь өөрөө залуургүй хүлэг онгоц шиг далайн давлгаанд ийш тийшээ шидэгдэж байж болох юм. Тэгэхээр яг зөв нь альвэ гэдгийг л олохоо байсан гэсэн. За амьдралынхаа хамгийн утга учир зорилгыг олохгүй байж магадгүй л те. Тэгэхээр хамгийн чухал нь та өнөөдөр ийм байдалд орчход байгаа бол бид таныг урамшуулахыг хүсэж байна. За та бүхэн маань мэдж байна уу? Юу гэхээр хүний үн цэнийг мэдрэх, амьдралын зорилготой байх гэдэг чинь хүний наад захын хэрэгцээ шүү дээ. Тэгэхээр бид чинь бусад хэрэгтэй хүн, бусдад бид нар хэрэгтэй хүн гэдгийг мэдрэх, хэн нэгэнд үн цэнтэй бас
бид одоо бусдыг өөрчилдөг гэдгийг мэдрэх хэрэгцээ байдаг штэ. Тэгэхээр яг үнэндээ бид амьд байна гэдэг чинь амьдрах зорилго байна л гэсэн үг багхгүй юу? Найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Тэгээ Марлагийн маань ээжийн амьдралын ээдрийн дунд төөрчсөн юм шиг санагдаад байгаа. Сэтгэл санааны хямралд орсон тухай бид нэр ярилцаж байгаа лээ. Тэгээд юу хийж байгаа чинь бас хинбэ гэдгээс чинь үл шалтгаалan ялгаатай байгаа талаар та бас өөрийнхөө амьдралыг бодож үзчихсэн үү? Тэгээд хийж байгаа зүйл чинь чухал байж болох ч та өөрийгөө хинбэ гэдгийг ойлгосноор зорилгынхоо төлөө тууштай зогсож чадна шүү гэж урамшуулмаар байна. Яг зөв. Тэгэхээр ээж минь бол өөрийгөө хайрлаж халамжилдаг төрлийн хүн юм байна гэдгээ ойлгож эхэлсэн. Тэгэхээр миний ээж өрөвч сэтгэлтэй хин нэгэнд одоо тус дэм хэрэгтэй болбол гүгээд л очдаг тийм хүн. Тэгэхээр нэг хэсэг одоо сэтгэл санаагаар хямрснаасаа хойш амьдралын дараагийн төвшөнд одоо гарсан гэх юм уу. Тэгэхээр энэ нь өөрөөрөө байнга мөн одоо бусдыг хайрлаж халамжилснараа хэрхэн өөрийнхөө сэтгэл зүйн хэрэгцээндээ сэтгэл хангалуун байх тэр арга замыг олох аргаал гэсэн. За ээж минь одоо гэрээсээ гарч цалин хөлс авч амьдардаг тэр ертөнцөөс айсан. Тэгээд хараагүй хүмүүст одоо тусалж эхэлсэн л дээ. Тэгэхээр мөн ахлах ангийн охтод нэлээд хідэн хичээл заасан. За энэ одоо гих мэтчлэн энэ үйл явдлууд нь арай өөр зүйл хийж эхэлснээрээ ээж минь одоо өөрийгөө хэн байж чадхаа олж мэдсэн гэсэн үг байгаа юм л да. Тэгэхээр ээж минь амьдралынхаа зорилгыг шинээр нээн илрүүлж чадсан гэсэн үг. За тэр цагаас хойш хайртай ээж маань хүүхдүүдтэй, нөхөртөө, за ач зээ нартаа нийгэмд хэрэгцээ шаардлагатай байгаа хүмүүст туслах ажлаа үргэлжлүүлсээр байгаа. Тэгэхээр амьдралынхаа төлөөх зорилгоо дахин олсон гэсэн үг. Сонсогч таны хувьд таны мэдрэмж одоо яг одоо ямар байна вэ гэж би асуумаар байна. Тэгээ хийж байгаадаа сэтгэл хангалуун биш байгаа болохоор амьдралдаа урам хугарч бас бухимдаж байна уу? Эсвэл ямар ч зориггүй бас зорилтгүй санагдаж байгаас болоод сэтгэл санаатай нь хоосорч бас айж хямарч байна уу? Энэ асуултуудыг би танаас асуухыг хүсэж байна. Та тэгээд хэн байхаас үл шалтгаалan таны амьдралд бас тодорхой зорилго байгаа шүү гэж урамшуулмаар байна. Харин тэрийгээ та яаж олж мэдэх вэ? Найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Та хэн байхаас үл шалтгаалan танд амьдралын зорилго байгаа шүү. Харин яаж тэрийгээ олж мэдэх вэ? За түр байж байгаарай. Эхлээд одоо энэ тухай бодох цаг гаргая л да, тийм ээ. Тэгэхээр чи хэн бэ? Ямар зүйл одоо чамайг урамшуулж сэтгэлээ чинь хөдлөгдөг вэ? За эсвэл одоо та ямар үед хамгийн их одоо аз жаргалтай байдгийг тий? За энэ асуултуудад та итгэлтэй хариулж чадахгүй байх юм бол найзууд, хамаатнууд, за мөн өөрийг чинь сайн мэддэг хүмүүсээс асуугаарай гэж зөвлөе. За тэгэхээр өөрийгөө яг хинбэ гэдгийг таних мэдэж эхэлснээр амьдралынхаа зорилгыг одоо илүү ойлгоно гэсэн үг. За та хүмүүст заах дуртай гэж бодъё л доо. Гэтэл багш болох, сурах боломж огт гараагүй байж бас болно тий. За ийм үед хүмүүст юм заагаад эхлэхээр одоо таны нүүрэнд инээмсэглэл тодорч зүрх сэтгэл чинь одоо догдолтгүй. Харин чиний одоо хийж байгаа ажил чинь офисын ажил байлаа гэж бодъё. За тэгвэл эсвэл хэн нэгэн хүний төлөө цэвэрлэгээ үйлчилгээ хийх ч юм уу, гудамж одоо хашаа цэвэрлэх ч юм уу. За юу ч гэж юу магадгүй тий. За тэгэхээр би танд хэлээ л да. Та зорилгоо олж чаднаа. Та өөрийнхөө сонирхсон зүйлээ сайн гүнзгийрүүлж судлаад таны одоо эргэн тойронд байгаа хэрэгтэй хүнд нь эсвэл босод эмэгтэйчүүдтэй ч гэсэн зааж өгч болно шүү дээ. За эсвэл одоо хүүхдэд гэрийн даалгавар хийхтэн туслах ч юм уу тий. Өөрийнхөө амьдралын зорилгыг олчихсон болохоор ажил дээр хэцүү уйтгартай гэж бодож байсан зүйлс чинь одоо даваад гарчгаж болох юм аа. Даваад гарч болно гэдгийг та хараад их гайхна. За бид бүгдээрээ л амьдралын өөрчлөлтүүд өөр улиралтай одоо нүүр тулж байдаг шнэ. Гэсэн ч гэсэн та бол та хэвээрээ л байх болно. За амьдралын аль чатанд гэсэн та одоо боломжуудыг хүргэлж ирж хайж байгаараа гэж зөвлөмөр байна. За амьдралын чинь зорилго болсон зүйлийг хийгээд байх хэрэгтэй. Хичээл зүтгэл шаардах хэдийч амсаж байгаа сэтгэл хангалуун байдал тань одоо хамгийн сайхан байх болно гэж хэлээ. Амийн болгондоо нэлмэс түндийг ортолон өнгөрөөд чимсүүд саядан
түндийг өртүүлэн өнгөрхөө Чимсүүд соёолын урган гарч баяр хөөргийг дугаар дүүрнэ цэцэгт ног үлтэнгэрэ салигталаа тэнсүдэ магтахтун Есүсийг тэнгэрт хадан хашгиран дугадул миний сүнсээ ивэлийн эцнийг Тэнгэр нэгдэн бүх хүмүүс харах болоо Эцэстэн цэцгэстэн гэж алдрын эзэн дахин ирнэ Цэцэгт ног үлтэнгэрэ салигталаа тэнсүдэ магтахтун Есүсийг тэнгэрт хадан хашгиран дугадул миний сүнсээ ивэлийн эцнийг цэцэгт ног үлтэнгэрэ салигталаа тэнсүдэ магтахтун Есүсийг тэнгэрт хадан хашгиран дугадул миний сүнсээ ивэлийн эцнийг Найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Тэгээд би гэрлээ байна. Тэгээд бид амьдралынхаа зорилго, утга учирыг олох талаар ярилцаж байгаа илээ. Тэгээд бас өөрийгөө хэн бэ гэдгийг мэдэх, юу хийх дуртай, юу өөрийг чинь одоо илүү аж жаргалтай болгодог вэ гэх мэт чин зүйлүүдийн талаар ярьж байгаа илээ. За асуух юм байна. Та ер нь өөрийгөө хэр сайн мэддэг вэ? Зарим хүмүүсээс ингэж асуухаар их тавгуутдаг юм лээ. Яагаад гэвэл өөрийнхөө талаарх одоо төсөөлөл нь онцгой байдаг гэх юм уу? Өөр босод хүний хувьд хинч биш гэдэх одоо боддог талтай ч юм уу. За бидний зарим нь амьдралд одоо сайхан боломжуудтай нэг их таардаггүй штэ. Нэг өндөр боловсрал олж авч чадаагүй байх нь зөндөөл байна тий. Эсвэл өөр нэг нь яагаачгүй баг залуугаас хар ажил хийж эхэлсэн байж болно. Магадгүй хин нэгэн маань би эргэтний бэрхшээлтэй болцоход одоо бусдын адил ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй хүмүүс ч байгаа тийм үү. За мөн өвчтөе зовлонтой хэвтрийн аав ээж ах дүүгээ асраад одоо өөрийнхөө хүсэл мөрөөдлийг орхисон хүн ч байдаг. Тэгэхээр магадгүй ойр тойрныхондоо хинч биш гэж одоо хэлүүлж гадуурхагдсан хүн байхыг бид нар үгүйсэхгүй шүү дээ. За хүмүүсийн бидний тухай хэлж байгаа нь бидний хаяг шошго болчихсон байх нь бий. Тийм хүний үгээр одоо өөрийгөө дүгнэ тэрэндээ ингээд
өөрийгөө тийм л хүнгээ бодсон ба шүү дээ. Яг намайг баг байхад багш намайг тэнэг гэд надад тийм хаяг зүчгсэн байсан байгаа байхгүй. Тэгээд бүгдээрээ л намайг тэгж одоо хардаг, тэгж ярьдаг байсан байгаад байгаа. Тийм санагддаг байсан. Тэгээд надаа юу одоо илүү сайн болохыг хинч одоо хэлж байгаагүй те анзаарж байгаагүй. Харин тийм. Тэгэхээр энэ ястай муу юм аа. За одоо яасан удаа юм бэ? Гэрийнхийг одоо хамгийн муу нь зайлвал да энэ одоо салчихсан ажил төрөлгөн гэдэл одоо болохгүй байгааг нэг хэлээд идэх те. Харин тийм тэгээд болоогоос нөө бас өөрсөддөө бас нэг хаяг өгчөгдөг те. Нэг өөрийнхөө талаар сэтгэл дундуур байвал тэгээд бид өөрсдөө арай дүнхэн нэгэнтэй харьцуулаад эхэлдэг шүү дээ. Тийм. Одоо хин нэг хүнийг хараад хүндэлж даган дуурайх чинь одоо өөрийгөө дорд үзэхээс одоо шал өөр зүйл шүү дээ. Бидний бодол бол маш хүчтэй байдаг. Тэгэхээр иймэрхүү бодлоод биднийг өөрийгөө одоо сайн биш гэж бодоход бас хүрэгдэг талтай. Тэгээ нүг хүн бүрл сайхан амьдрал зорсондоо хүрээд байгаа юм шиг харагдаад харин би өөрөө тийм биш юм шиг бас санагдаж эхэлдэг тийм. Тийм шүү. Тэгэхээр одоо над шиг хүн ч одоо юугаа хэлэх вдээж гэдэг юм уу те гэж одоо та нар манд боддог байж магадгүй. Тийм бодол ер нь хүмүүст үе гарч ирдэг штэ. Тэгэхээр ингэж бодох тусмаа л та хүрнэ гэснээсээ арай багыг амжуулна гэсэн үг. Зориг утга учраач алдна. За яг манай ээжид одоо олон жилийн өмнө тохиолдож байсан шиг зүйл болно гэсэн үг л те. Найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Тэгээд Марлаа маань ингэж асуусан шүү дээ. Над шиг хүн юугаа одоо хэлэх вэ гэж те. Хэрвээ сонсогч таач гэсэн ингэж бодож байгаа бол онцгойлон танд хэлэх нэг зүйл байна. За таныг яг байгаагаар чинь хайрладаг хүн байдаг гэвэл танд ямархуу санагдаж байна. Таны юм болгоныг чинь мэддэгч гэхдээ хинтээж харьцуулж сайлж муулдаггүй. Чамд өөрт чинь сөрөг бодлоод байгаач одоо энэ хүн чиний бүхэл эерэг талууд сайн чанаруудыг мэддэг, чамайг хайрладаг. Юунд хүрч чадах чадварыг чинь мэддэг. Тэгэхээр мэдэж гэнэ. За одоо энэ хүн чамайг хинбэ гэдгийг чинь тов тодорхой мэддэг болохоор амьдралд чинь зориулсан онцгой төлөвлөгөө бэлдсэн байгаа гэдгийг одоо төсөөлж гинэ үү те. За та одоо өөрөөсөө бараг ингэж асууж байгаа юм хэл та. Гэхдээ хин тэгж миний тухай бүгдийг мэддэг юм. Хинбэ гэдгийг би өөрөө ч мэдэхгүй байхад намайг одоо мэддэг тэр хүн хин юм бол гэж бодож иж болох юм. Тэгэхээр танд хэлж өгье. Тэр онцгой нэг юм бол бурхан. Бурхан үнэхээр хүчрхэг. За тэр чамайг бүтээсэн болохоор өөрөөс чинь илүү чамайг сайн мэднэ. Тэр чамайг одоо маш их хайрладаг. Бурхан чиний амьдралд зориулсан төлөвлөгөө байгаа болохоор яг ямар байх ёстойгоор нь бүтээсэн энийг би бодож хэлээд байгаа юм биш л дээ. Угаасаа одоо Бурханы үг болох Библиэд ингэж бичигдсэн байдгийг. За Бурхан өөрийн бүтээсэн хүн бүрт одоо хандан чамд зориулсан төлөвлөгөөг би мэднэ. Чамд үр шимээ өгөх төлөвлөгөө болохоос биш хохироож зовоохгүй. За чамд ирээдүйн болон итгэл найдварыг өгөх төлөвлөгөө байгаа шүү гэж хэлдэг. За энэ ишлэлийг одоо анх уншаад үнэхээр гайхаж байсан. Яагаад гэвэл миний амьдралд одоо зориулсан онцгой төлөвлөгөө байдаг гэж бичсэн байна шүү дээ. За Бурхан бүгдийг төлөвлөсөн байна гэж илүү гүнзгий бодоод эргэн тойронд байгаа хүмүүсээ хараад одоо харж үнэлээд байх тусам Бурханы бүтээлүүд ямар өөр болохыг анзаарч эхэлсэн. За харагдах байдлууд нь өөр байгаа зогсохгүй. Одоо зан чанар, онцлог, амьдралын зам мөрөөд ч гэсэн өөр юм байна. Тэгээд Бурхан бидэнд зориулсан одоо онцгой төлөвлөгөө хүн бүрт байдаг гэдгийг ойлгосон. За ямар гайхалтай болохыг одоо та нар маань харж сонсож байгаа бах тий. Тэгэхээр та өөрийгөө юу гэж боддог чинь юу чадах чадахгүй нь хамаагүй. Бурханд танд зориулсан төлөвлөгөө байгаа. Энэнд итгэх хэрэгтэй. За та юу ч гэж боддог байсан, яг одоо ямар ч амьдралыг туулж байсан, өөрт тань зориулсан төлөвлөгөөг олж мэдэхэд тань Бурхан туслана гэхээр танд одоо ямар санагдаж байна? Тэгээд түрүүн Марлаа маань асуусан шүү дээ. Та одоо юу гэж ч бодож байсан, яг одоо ямар асуудлыг туулж ч одоо байсан, танд зориулсан төлөвлөгөө байгаа гэж те. Тэр төлөвлөгөөг олж мэдэхэд тань Бурхан туслана гэхээр танд яг ямар санагдаж байна ээ. Тэгээд энэ талаар жаахан дэлгэрүүлж ярьж өгөөч. За тэгэхээр магадгүй танд ямар ч найдвар байхгүй, та өөрөө хүнд ч хэрэггүй юм шиг санагдаж байж болох юм те. Эсвэл бүр ингээ өчмээрч юм шиг. Харин яг энэ цаг хугацаанд Бурхан тантай уулзаж өөрийнхөө төлөвлөгөөг таниулахаар бэлдсэн гэдэгт та итгэх хэрэгтэй. За түүний гайхалтай төлөвлөгөөнд та ямар алхам хийж Бурхантай хэрхэн харилцах тухай
бас байж болно. За тэр таныг бүтээсэн танд хайртай. Таныг хайрлах дотн харилцаа хүсэж байгаа. Тийм болохоор Иесусыг тань руу явуулсан гэдэгт итгээрэй гэж хүсэж байна. За Бурханаас өөрийг чинь одоо тусгаарлаад байгаа бүхнийг танаас авч хаяад таныг уучлахыг хүсэж байгаа. За Бурхан таныг өөрлөгөө ирээчээ гэж урьдаг. Бидний хийсэн гим нүглийн одоо буруугийн шийтгэлийг өөртөө авсан Иесус Христэд итгэснээрээ бид Бурханд хүрч чадна. За Бурханы дараачийн зорилго нь таныг анх бүтээгдснээрээ бүх талаараа сайн хүн болгоход тань туслах явдал байдаг. За ямар одоо байх ёстойг маань Есүс үлгэрлэн харуулдаг. За Бурхан танд өөрийгөө илүү тод харуулахыг хүсэж байна. Чиний амьдралын нэг хэсэг болохыг хүсэж байна. Гайхалтай нь юу вэ гэхээр Бурханыг таньж мэдэх тусам та өөрийгөө таньж мэднэ. Өөрөөр хэлбэл та өөрийгөө би яг хинбэ гэж харахаас илүү Бурхан таныг хин гэж хардгийг харах болно гэсэн үг. За одоо хэрвээ танд амьдрал өгөгдсөн бол танд зориг байгаа шүү дээ. Тэгэхээр та тэр зорилгыг олж мэдхийг хүсэж байвал Бурханыг амьдралдаа оруулахыг одоо тэр хүлээж байгаа гэсэн үг. За тэгээд Бурхан танд зориулсан онцгой төлөвлөгөөг нь харахыг хүсэж байгаагаа бас хэлж болно. Тэгээ би бүр баттай мэдчихээн л да, тэр өөрөө танд өгсөн авьяас, зан чанар зэрэгээ ашиглах танд зориулсан онцгой төлөвлөгөөг одоо бэлдсэн байгаа гэдэг тал баттай итгэлтэй. Тэгээд та мөрөөдөж байснараа шагналаа бүрэн дүрэн авч чадах утга учиртай амьдралыг харуулж өгөөч гэж Бурханаас бас гуйгаарай. Тэгээд Бурхан танд туслах гэд хүлээж байгаа. Гэтэ таны амьдралд ямар ч зүйлийг тэр хүчээр хийхгүй. Тэгээд танд сонголтыг өгдөг. Сонгох хэсэг нь одоо таны хэрэг байгаа. За тэгэхээр өнөөдрийн маань нэвтрүүлэг өндөрлөх төхөж байна. Гэхдээ нэг сонсогчийн амьдралын зорилго найдвараа хэрхэн олж авсныг авсан түүхийг би уншиж өгөхийг хүсэж байна. Тэгээд энэ түүхийн нэрийг нь өөрчилсөн байгаа. За намайг Амраа гэдэг би найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөрөөс маш их зүйлийг суралцаж байна. Нөхөр маань арх ууж намайг хүнч тоохоо болсноос болоод сэтгэл санааны гүн хямралд орчихсон байсан. Нөхөр байнга л согтоо би ажилгүй хөөхтөө жоохон гэр бүлийнхээ энэ байдлыг харахаараа надад маш хэцүү байдаг байсан. Тэгээд юунд итгэж найдахаа мэдэхгүй заримдаа бүр ингэж байхаар өгчих юмсан ч гэж бодох үе байсан шүү. Хүүхдүүдэд бодоод л тэсэж байсан байх. Нэг өдөр би Библиэс суралцдаг эмэгтэйчүүдийн бүлэгт найзынхаа урилгаар очсон л доо. Тэнд маш найрсаг хамт олон намайг угтаа авсан юм. Дараа нь би яаж ийж байгаад л тогтмол очдог боллоо. Библиэс суралцаж байх зураа би өөртөө найдвар байгааг олж харсан юм. Тэр найдварын ачаар би сэтгэл хямралаас гарч чадсан шүү. Найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөрийг би байнга сонсдог болж Есүсийн хүмүүсийн амьдралд хийж байгаа олон гэрчлэлээр урам авсан. Би Есүст итгэсэн түүнийг миний энэ хэцүү амьдралын эзэн нь байгаач гэж урьсан юм. Хүүхдүүд маань ч гэсэн Есүсийг хүлээн авснаар бид Есүс Христэд итгэж Есүс эзэн дотор итгэл найдвар амар тайван байдгийг олж харцгаасаа. Би ч ажил төрөлттэй болж амьдралынхаа зорилгыг олж авсан. Харин одоо нөхөр маань гэрийнхэнтэйгээ адил Есүст итгээсэ гэдэл залбирч байна. Та нар маань ч гэсэн залбирч өгөөрэй. Тэгвэл гэр бүлийн маань амьдрал нь улмал сайхан болж өөрчлөгдөн шүү дээ. Бас уухай болж юу ч хийхгүй сэлгүүцгээ болохын төлөө залбирч өгөөрэй. Ажилд ороод хүүхдүүд гэр бүлдээ цаг гаргадаг болохын төлөө бас залбираарэ гэж захиа бичсэн байна. Тэгээ бүгдээр хамтдаа энэ эмэгтэй болон хүүхдүүдийн төлөө хамтдаа залбирая. Тэгээд нөхөр нь амьдралынхаа утга учирыг таньж Есүстэй уулзаасай, ажил төрөлтэй болж гэр бүлтэй аж аргалтай амьдраасай гэж бас хамтдаа залбирая те. Тэгээд жимсээ чи залбирах уу? За тэгээ. За хамтдаа залбирая. Биднийг хайрладаг, биднийг бүтээсэн Бурхан аав минь ээ. Марлагийн ээжийн түүхийн тухай сонссондоо талархаж байна. Бас сонсогч эмэгтэй амьдралынхаа зорилгыг олсонд бас талархаж байна. Тэр эмэгтэй болон хүүхдүүдийнхэн төлөө бид залбирч байна. Тэд нар маань итгэлээр өсөж танд итгэхийг өдөр бүр суралцах болтугай хэмээн залбирч байна. Нөхөр нь ажил төрөлтэй болж уухай болоод амьдралдаа итгэл найдварыг олоосай. Есүсийн хүчрхэг нэрээр залбирч байна. Амен. Амен. За тэгээд өнөөдрийн нэвтрүүлэг энэ түрээд өндөрлөж байна. Тэгээд та нэг зүйлийг санаарай. Бурхан танд зориулсан гайхалтай төлөвлөгөө байгаа шүү. Тэгээд хэрэг Бурханаас асуувал та олж чаднаа. Бурхан таныг ивэх болтугай. Баяртай. Баяртай.
та TWR Монгол байгууллагын найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөрийг хүлээн авч сонслоо. Та бидэнтэй холбогдохыг хүсвэл TWR Women of Hope Mongolia Instagram болон Facebook пэйж хуудасаар мөн 9070751 дугаараар холбогдоорой. Нэвтрүүлэгтэй холбоотой таны санал сэтгэлийг бид хүлээн авахдаа баяртай байх болно.